За уулсын домог хотолон романыхаа 12 дугаар хэсгийг уншия. За энэ Бүргэд Баатар гэдэг бүлэг дээр бүгдээрээ явж байгаа. За манай зохиолыг сонсдог дэлгэцэн дээр гарч байгаа хаан банкны дансанд маань гээд дэмжлэг явуулж байгаа сонсогч, уншигч, дэмжигчтэй маш их баярлж байгаа шүү. За тэгээд энэ уулсын домог хотолон роман бол Хотол цагаан гүнж романы дэд дэвтэр. За энэ зохиолд одоо Хотол цагаан гүнж Хайдуу Баатрын цаашдын амьдрал олон удаагийн аян дайн зэргийг өгүүлэхээс гадна бас зарим одоо баатруудынхаа амьдралын өмнөх хэсгийг урагшаага явж хүүрэндгээрээ бас онцлог. Тэгээд энэ зохиол маань ер нь шидэт реализмын аргаар бичсэн тэм зохиол байгаа. Тэмч болохоор салхин цэнхэр хүлэг гэж цэв цэнхэр өнгөтэй хүлэг алтан дийлтэйгүү гэх мэтэр ийм уран сэтгэмжийн төрслүүд нэлээх таарлаж байгаа бах. Ер нь ингээд Иоанн гүрний үе ингээд 13 дугаар зууны эцэс 14 дугаар зууны ихэнх үеийг өгүүлэхдээ зүгээр л нэг одоо зүгээр нэг тийм 2D дүрс шиг ийм ингийн реалист хэлбэрээр бичээд их юм бол сонирхолгүй, уран зохиолын амтгүй, сэтгэлгээний хувьд бас уйтгартай байхах гэж миний хувьд бодсон. Тийм болохоор Хотол цагаан гүнж энэ уулсын домог хотолон аль нь ийм шидэт сэтгэлгээний төрслүүд ихтэй. За тэгээд зохиол руу орё. Уулсын домог хотолон 12 дугаар хэсэг. Бүргэд Баатар бүлэг. Гэргийн цагаан уулцдгийн нэртэй болоод ч тэрүү тэдний хаваржаа цуслан намаржаанд нь хүртэл өнгийн цэцэг алаглан ургадаг байлаа. Тэдний л хаваржаанд цас хандлан хамгийн анхны аргу бусдаас төрүүлэн дэлбэлнэ. Зундаа бүр хотныхан захаар морины уруул багвахаа 70 төрөө хөхт дэгд цэцэглэнэ. Намар оройтч хаагдардаг гисэр цэцгэс Бүргэд Баатрын намаржаанд анхны цас сортол цэнхэрлэн хөхөрсөөр л байдаг. Цагаан агуулга бүсгүй өрөөч яг л цэцэг шиг. Өглөө ямаагаа саагаад сууж байхад толгой дээгүр нь наран мандахта алтан титэм өмссөн мэт гэрэлтэн. Гэртээ орж ирээд сүүгээ тогоонд юулж байхад нь иргэнэгнийхээ тэр хавьд нилтээ цэгийн туяа татан гэрэлтдэг байв. Түүний байгаа газар богшрог босон суунж эргэж зундаа гэрийн бүрээсэн дээр нь эрвээхээ алаглан шавж хавар тоонд нь хос хараацаа үүрээ засна. Гэвч Бүргэд Баатарт тэнгэр дэндүү охорхон жаргал хайрлсан байлаа. Хөх хулган жил Хайдуугийн эзэмшлийн Яркент хотыг Хувлаа хааны цэрэг эзлэн авч Алб татвар хураагч түшимлийнхэн толгойг авч шонд дүүжилсэн хэрэг манджээ. Өгөөдөнхөн өвөг дээцийнхээ голомт нутаг хар хурмаас шахагдан тэнгэр бол ил тархтаа тийш хөөгцөн багдсан мэт эзэмшил хотуудаа Хувлаа хаанд алдаж эхэлсэн Хайдуугийн уур хилэнг шатаажээ. Хайдуу цэргээ засч аргын 1265 онд Яркент хотыг Хувлаанхнаас буцаан авахар цэрэг хөдлөхөд Бүргэд Баатар давшигч 100 тахлан мордсон юм. Түүнийг Яркентаас илт чадны шархчгүй эрүүлэнх богцондоо дайны олз алаг цэцэгтэй хивс алтан бэлзэг өвөртлөн эрдэл бор гэрн хоосорч өнчин хүүгүний айл тэжээхээр аваадсан байжээ. Тэр жил цадиггүй ихтэгдсэн улаан бурхан өвчнөр баавга хүүгүн өвтгöd цагаан улаа бүсгүй хүүдээ ус өвсний ханд өгч өрхөө бүтээсэн бүрэнхий гэртээ дарж асарсаар эдгээсэн ч өөрөө тэр өвчнийг халдаж эдгэрч илааршилгүй хурмастад одсон байлаа. Улаан бурхны тууралтаар ирвсний зулцах шиг цоохор болсон 9 настай баавгай хүүг Сүлд Баатрын гэргийн уран хатгамалж хараацаа бүсгүй гэртээ аваачин асарч байгаад эцэгт нь өгчээ. Цэцгийн нэртэй цэцэг шиг гэргийгээ үгүй болсноос хойш Бүргэд Баатар эр ганцаараа хүүгээ өсгөж Хайдуу хааны хүрээг бараадан дайн тулаанд явж адуу малгүй эр цэргийн амьдралаар амь зусаар ирсэн нь. Баавгач Хайдуу хааны хүүгүүдтэй тоглон өсөхдөө хүч бэраар хинтэй ч игнэшгүй Баатар болж цагаатаа улсын эзэн борог гамал жанжны цэрэгтээ үзэлдсэн өмнгийн говийн их тулаанд эрхлэгээр байлдаж хожим хотолооны Шадар Баатрын нэг болсон юм.
2 жилийн өмнө номхон хунтайжин хулууж одсон эзэн дээдсийн үлдээсэн эрдэнэ алтан дэвтрийг эргүүлэн авахар хот улаан гүнжин хамт одсон 5 баатрын нэг баавгаас сүүлчийн толгойд эцгийнхээ нүдэн дээр амьсгал агшаасан аж. Могоо жил хуртай сайхан болдог. Энэ жил намар орой тэнгэрт нижигэн дугаар адал байсан. Тийм жил өвөл өнтэй хавар урт болдог доо хэмээн Бүргэд Баатар ярьж суулаа. Тэнгэр дугарахыг хөгшөд настнууд луугийн хилэгнэл гэж ярих юм. Та тэнгэрт луу бий гэдэгт итгэдэг үү гэж 8 бүсгүй асуулаа. Гэхдээ хөөмн итгэдэг гэхэд ч хаашаа итгэдэггүй гэхэд ч эсэм идэх зүйлээ үгүйсгэх нь бас мунхарл юм болов уу гэж Бүргэд Баатар хэлв. Би луу адагт итгэдэг. Мөн зайсан нуурын усны бух урамддаг гэдэг байх юм. Та юу гэж бодно? Хөөмн орчлон агуу удам тайлагчшгүй таагчшгүй нууцж ихтэй. Ах нь мөнх хааны аян дайнд оролцохдоо 100 уулыг давж мянган ус гол гатлан өрнийн үзэгсэлэнд хот балгадыг үзэж сүрлэг орд харш сүм дугныг биширчил явлаа да. Гэгчлэн хуучлагта Бүргэд Баатар тэртээ дотсон цэл залуу насны он жилүүд харь улс орны газар ус хот балгад хар шар бор хөрөнстэй хөх ногоон цэнхэр шар нүдтэй үе төмөн хүмүүний царай цус өөдөөс нь илт жад далайн дайрах дайсан час улаан цосн цацарч үхтгийн унаж асан хідэн 10 цэргийн дүр ээлжлэн сүүдэр мэт нүдэнд нь ирээлжлэн өнгөрөхийг харах шиг болно. Өтөл насан хаяанд бож өвөлдөө хатад хүүхдүүд хишигтэнтэй хамтал хааны хүрээ сахиж мэрэг төлөгчдийн үгэнд хууртаж суугаадаа Бүргэд Баатар сэтгэл дотроо гонсгорлайлаа. Маргааш нэг хатан дуудалв. Хатны өргөнд Уужин Баатар алаг төмөр сайд ханчир түшмэл сууцгааж байв. Дайны газраас нисмэний шонхор нисж иржээ. Дайны ихний өдрүүд сайн мэдээтэй агаад автаа ирсэн эсхийг асуусан байв. Шонхор зөөж нисэх бөөдөд олон үг багтдаггүй лээ. Хааны аян дайнд морцноос 7 хоногийн дараа тэнгэр дуугарсан шүү дээ. Сайны дохой байж. Харцаг Баатар цэргүүдийн хамт шар уст горихны үерт боогдож явхдаа хурамстаас лууны сүүл унжихыг үзсэн гэдэг. Хүннүүд эзэн үеэс монголчуудын шүтэн байсан луу сүүлээ унжуулах нь ялалтын бэлэгдэл байж гэж ханчир түшмэл ярьлаа. Ялгүй шулгадуухан яриатай хууз живэр сахлаад зургийн хуар мэт сайхан зассан 50-ад насны энэ түшмэл хааны өргөнд ёслолтыг ёсны үйл эрхэлдэг хүн. Бай бух жанжин цэргээ удирдах ирсэнд тэнгэрт зайлбар мой. Хэрэг баян жанжин хар хурамд очоод ил тархтай цаадах зэрэгтэйг нийлсэн бол тэнгэрт төмөнтэй залбираад ч хатуу байлаа гэж Уужин жанжин хэлв. Товт тэнгэрийн ивэлж шүтвээс ялагдахын л цондон. Их хааны цэргийн тулааны арга зэр зэвсэг улам сайжирсаар байгаа дуултна. Хувлай хаан Илхан Абхагийн дэмээр Персэс зэвсгийн дархчуулыг Дайду хотод аваачин чулуун харуурын оронд дартай сумаар бууддаг буу хийлгсэн байна. Хааныг эргэж ирэхээр энэ чигт хоцрохгүй шамдвал зохилтой гэж алаг төмөр сайд хэлээд Бүргэд Баатар Уужин Баатар хоёр өд харав. Дөрвөжин хатныг тэрвэр төдийлөн оошоодгүй агаад ханчир түшмэлийг бүрч дорд үзнэ. Алаг төмөр сайдын хэлж буйтай үгэн би санаа нэг байна. Мөн дайны газраас сайн хэл ирсэнд бүрч сэтгэл хөөртэй байна. Харин автайн сураг гараагүй хэрхэн дайны газарт дуудлах вүлээ гэж Бүргэд Баатар хэлв. Цасан шамраг намжих хүртэл Автаа Баатарыг тэнгэрийн ивэлд найдан хүлээх хавцлын харуул орд өргөний хамгаалтыг нэмэх тухай хэлэлцээд сайд түшмлүүд тарцгаав. Дахин 1 сар өнгөрч бай бухын цэргийг бут цохиод ирж буй Хайдуу хааны замд тосол илгээх цагж болжээ. Бүргэд Баатар алаг төмөр сайд ханчир түшмлийн хамт Хилтэнгэр уулын улаан хавцал өөд хөсөг хөдөлгөн замд гарцгаав. Урд өмнө Бүргэд Баатар ямагт дайн тулааны газраас нутгаа зорин ирдгсэн. Тэгтэл өдгөө олон удаагийн шарханд түмэн нөхөөс дээл мэт болсон би. Өтөл насны хөндий уруудж яваа насны ирэхээр дайнаас ирэх дайчдыг л тосдог хүн болж. Орчлонгийн огтоос өршөөлгүй зам хатуугаас хатууж. Өвгөн Бүргэд өдөө зулгааж гүцээд өндрөөс унаж өгдөг юм гинлээ. Насны туйлд хүрсэн тех эврээ даахаа болохоор халил өндөр хаднаас газарт няц унаж орчлонгоос оддог ажаа. Өвгөн Бүргэд Баатарч хүү автаагаа хуримлуулад
нартаас одох болно доо гэж тэрээр амьдрахын зам ёсыг эргцүүлэн бодож авлаа. Цагаан сар хаяанд тулж өтгөст хатуухан цагаагч могоо жил сүүлээ шарвахтаа их цасан шамаргаар ороолох хатал ууланд урд жилүүдээс ч дулаахан налгархан байв. Олон хоногийн өмнө намрын дунд сард энэ замаар хайтуугийн их цэрэг явж өнгөрсөн бол эдэгвэ дайснаа дараад эргэн ирж байдаг. Гэтэл автаа сургаггүй хэвээр хар морин жил гарах гэж байлаа. Ойрд хүн хөсөг өнгөрөөгүй их зам цасанд хучигдаж үнэг хэрс чоны мөрөл хаяа нэг таралт хагаад үе хойлог шуудын эсгэрх чимээ дуултхан содон. Хойлог үдэд өндрөөс боож уулын бэлэр бэлчдэг агаад эргчингүүд нь хадны ороо дээр сууж харуулт гарan хүн амтнд өтлөн ирэхээс уртан чимээ өгч эсгэрхэд сүрг нь явгалан уул өгсөөр хадан дунд тарж дайснаасаа дайждаг аж. Бүргэд Баатрын нүд төдийлөн муудаагүй тул зүүнтэйх улаан зостой байц хадны ороод суугаа хойлгийг тодхон ялган харж байлаа. Тэгээд балт хүү гэж нэгэн хишигтэн цэргийг дуудав. Хөсгийн сүлд яваад тэмээ унсан залуу цэргийг хурч ирэхэд хөвөн чи тэр зүүнтэйх хадан дээр хойлгийг харж байна уу? Одоо цаашаа буучихлаа да. Цаагуур нь ороож очиод намнаад ир. Нэгээс илүү бүү харвараа чи гэж даалгав. Тунч хурц нүдтэй мэрэгэн харвдаг. Уулын саран шиг час улаан хацартай залуухан хишигтэн тэрхүү үдийн хавцаа агнсан хойлгоо Бүргэд Баатарт авчирч өгчээ. Удахгүй үдлэн эсгийн оймсоо хатаагаарай гэж Бүргэд Баатар захив. Хойлог туйлын сонор соргог амтан тул гутлаа тайлж дан оймстойгоо гитэж байж намандаг. Цаг агаар таатай байсан тул эсгээ бүрээстэй цацар эдээ шүүс ачсан хідэн тэмээд цуух бэсрэгхэн хөсөг улаан хавцалт 2 хоног яваад л хүрчээ. Өвлийн дунд сарын 25 хааны ухтуулынхан улаан хавцалт төвхнөд 2 өнжиж байтал балт хишигтэн уужим жанжин Бүргэд Баатар нарын асарт гүйн ирж алсад манайхны хөсгийн төрөөч үзэгдлээ хэмээн дуулгав. Маргааш нь хайдуугийн сүлдэт туг хёор хийсгсэн их цэргийн төрөөч улаан хавцалт орж ирлээ. Тэртээ саахалтын зайнаас их цэргийн хөлийн чимээ морд үрсэх, унгалдах, ган дөрөө харших цэрэг ирсэн инээд хөгжөн зэр зэвсгийн чимээнд уулсын сурч нэмэгдэх шиг. Их цэргийн магнад хар болгон хэмжээртэй өвлийн улаан цэмбэн өмөргөөр ижилсэн хайдуу хотолон хоёрын бараа тодроод ирлээ. Илтгэн зарим Харцаг Баатрын дүрч зэрэгцэн үзэгдэнэ. Бүргэд Баатрын сэтгэл нэг л их баяр хөөрөөр балхаад ирж. Наашаа ирж авахдаа хүүхэд эмс хөгшөд донд дайнаас ирэх цэргийн өгтөл болох ч гэжтэй. Цагийн сайнд дайн тулаанд үхэж тэндээ ясаа тавих минь чи яв гэж гутарсгийж байсан хийсэн арилж ялсан цэргийн их хар сүлд нь хичнээн сүрлэг оршдгийг туг хёорн салхинд ялгуусан алдраа магтанд дуулах шиг хөгжин дэрвдгийг үзэн зүрх сэтгэлд нь цог хэмрийн гал асгаж байлаа. Угтагсдын дунд автаа үгийг хотолон хамгийн түрүүнд анзаарсан ч нүрээ хувирхсангүй. Төмтийн жанжин дайснаа дарж сүр хүчээ мандуулан ирж байгаа атал амраг ирээхээ хойноос 3 царайлж хэрхэн болох вүлээ. Хааны өвлийн цацрыг босгож цагаан эсгээ дэвснэн тэр дэвсэгт ирж хайдуу дараа нь их зайран хотолон эсгээ дээр хөл тавилаа. Их хингэрэг дэлдэж дон үлээж дайсны цэргийн сүнс сүлд үхөхсдийн муу мухайг ариулахаар асаасан 2 галын дундуур гарч ханчир төвшмөлийн барьсан 12 жилийн дүрс тавайлгсан их цартай цагаан эдэний дээжийг хүртэв. Хотолон эдэнээс түүхий сууны бяцлаг авч өнгөлээ. Тэр бяцлагаас амтагдах шин сүүний амт араанд нуусахта аюумшигт дайны талбар ард хоцорч төрлөх нутагта эсэн их эргэж ирснийг мэдрүүлэх аж. Хайдуу ингэний сүүн аруул авч зайчлах зур сахлаа зулгаан. Ойрд өргөнд үлдсэн бүхэн цөм сайн сууж байв уу? Ханчир төвшмөлийн барьдаг энэ цар хас хэтэ цацраа харахад гэртээ ирснээ нэг мэдэж анзаарах юм да гэж сэтгэл дүүрэн хөнгнүүлэн хэлээд хүт хүтээ нэлээ. Хаан таан төмтийн жанжин их зайран та амгалан морилж байна уу? Тэнгэрийн ивэлэр бүгд сайн сууж байна гэж хэлэхдээ ханчир төвшмөл эр үсгээ дутуухан дутгаж улаан хавцлын их уванд тахилга өргөсний хойно хаан жанждаг цацарт оруулан дайлав. Уужин Баатар, Бүргэд Баатар хоёр цацарт орж
аян дайны сонин хачныг асуун төмтэй толгойлон анхны удаагийн тулаанд ялгуусан алдраад дуудулсан хот улуун гүнжид ерөөл бэлгийн үг хайрлахаж. Аптай хүүгээс л сураг чимээгүй 2 сар болох нь дээ. Цасан шуурганаар төөрч хувлаа хааны наяхад цэргийн харуулд баригдсан байх үедээ л гэж санаа зовно. Ил тархтан эзэн савдаг тэгтээ эвээх буйзай гэсэн Бүргэд Баатрын бодлыг баатруудын яриа хөөрөн дундуур хотлон олж сонсов. Хэдий Бүргэд Баатар автайн төлөөх зовнилоо өөрөөсөө нууж байгаач сэтгэлд нь тэр бодол шуурга болон ирчлэх тул хотолон тэр бодлыг сонсч чадсан байлаа. Ер нь хүний бодол хүчтэй бол чимээ нь дэрэгдийн хүмүүний сонорт сонсогддог ажгүй. Тиймд хотолон зарим үед хүнтэй ярилцаагүй атал бодлын анирыг сонсох нь бий. Дайнаас эргээд ирэхэд тэр минь нэрлээс буцаад ирсэн байх болов уу гэж их горцсонсон. Шарил хүрн олдоогүйгээс хойш энэ сүрлэг улсын нэгтээ амьд сэрүүн яваад тэнгэр ивэх болтугай гэж хотолон дотроо бодож байлаа. Их цэргийн хөсгийн сүүлч хөвөрсөөр орой наран бууж байхад шархтнаа тээсэн тэмээн тэрэгнүүд улаан хавцалд орж ирэв. Мухлаг тэргэнд хэвтэн шаналж аваа Сэмүүдэ Баатарт хойлгийн шин шул уулган хасарлаа. Их бух замдаа биеийн засарч шархныхаа бодол дээр хөөгөр зураг зурж явж. 3 хоногийн дараа хааны хөсөг өвлжөнд хурж учрлын баяр хөөрдөгдлээ. Дөрвөжин хатан эр нөхөр 3 хүүхдээ 9 мэнд эргэн ирсэнд баяр хөөр болж 70 шатаан сайн төлөг болгосон мөнхлөө эмгэнд алтан зоосоор шанг хүртээ. Эмгэн алтан ордны улсын эзэн хаан мөнх төмрийн дүртээ 5 алтан зоос гар дээр авахдаа хатны хишигт доор гихч мөргөж хатантаа хүүтэн амьд ойрхон шархтгыг далны цулдас надад хэлсэн ч хатан таны сэтгэлийг члээхгүй гэсэндээ амаа үтсэн юм да. Харин Баатар гүнжийн тэнгэр онго хиймэртэй харагдсан. Автай Баатрын буй газар айлч төлөгт сайн үзэгдэхгүй байгаа. Цаанаасаа нэг саад чөдөрлөөд эмгэн миний чадалж хомстоод байх шиг гэжээ. Хотолон дайнаас эргэж ирээд 2 өдөр чинь нам унтжээ. Эхний шөнө юу ч зүудэлсэнгүй. Ижинхэд эргэд гал голомттой ирээд инхэр сэтгэл нь амарчээ. Тулганд аргалын галаасч тэрүүн тушааны ижийн сууж үе үеийн духын зөөлөн үнэрлэх санчигныхын үсийг сэмхэн уулын бэлгийн сэвшээ салхи шиг зөөлхөн элбхийг бүсгүй нойрон дундаа анзаарч байлаа. Хотолон нэг тийм нойрсч байх ахуйд бүрийхэд духнаас нь зөөлөн шар гэрэл цацардаг хэвээрэл ач. Зарим хувилгаан төрөлтэй хүүхэд өсч том болтлоо тэргүүнээсээ гэрэл цацраадаг гэж дөрвөжин хатан сонссон бэ. Бодвоос хотолон өр төрүүлж их болсныхоо дараа духнаас нь цацардаг гэрэл нь сарнин алга олжч магад. Тэнгэр далдыг хардаг хувилгаан гэрэл цацраадаг хүүхдүүдэд хайрлсан юр босын ирээд чадлыг насанд хөрмөгцөн буцаан авах нь ч бий. Дараагийн өдөр нь хотолон зүүдэндээ автаг алтан дэлтгүүний торох шиг намирсан дэлийг хийсгэн хажуугаар нь давхин одох хатал өөртөө огтоос дуурахгүй өнгөрч байна гэж зүудэлжээ. 2 хоногийн турш өгсөн мэт унтаж босоод хотолон гүнж нэг тогоо дүүрэн халуун хайлмаг ганцаараа идчихээд Бүргэд Баатрын гэрт очиж Өвгөн Баатартай ярилцав. Уулаад цас шуурч нүд чихгүй л шамаргалж эхэлжээ. Тиймд автайн хойноос мухар сохор ирэлт цэрэг илгээх нь хүний амь сүтгэхээс цаашгүй аюултай тул тэнгэрийн ивэл сөсөглөн харж хүлээж суух нь л илүү гэж Бүргэд Баатар зөвшөөрч байв. Чингэд хотолон сэтгэлээс үл гарах өнөө жаал цэрэг асуурын их өнчин 2 хүүхэдтэй цэгийн чулуу бүсгүйнд очиж бухаар газраас авчирсан богц дүүрэн амттан ам алдсан цэргийн ар гэрт өгдөг тэтгэмжийн 2 таар амуу будаа 2 таар гурил 5 им хонь унлагын морь тэргүүтнийг хүргэн өгч хүүгийнхэн тухайд дурсан арив. Хүүн тулаанд орохынхоо өмнө дайнаас харж очоод ижидээ амттан өгч өмсүүлнэ гэснийг цэгийн чулууд хэлдэхэд бүсгүй осгоруутсан хацраа үрчилгэн инэвхэлж миний хүү эзэн хааныхаа туг сүлд дор тулдж яваад эр хүн шиг тайны газарт амиа өргсөн бол ичийн уйлаач яах вэ гэх атал гуниг суусан нүдэнд нь нулимс дүүрэн цэлэгнээд иржээ. Хотолон гүнж богцноос асуур хүүгийн аягны уутыг гаргаж ээжд нөхөд залуухан их
Өлөн хэр суусан алгын чинээхэн тэр уутыг чичирсэн гарандаа авангуут нүднийхээ болонд хорсон нулимсыг бөмбөрхөөс нь урьдан арчаад хамартаа наан үнэртэв. Аян дайны утаа тоос шороо бас үхлийн үнэр шингэсэн тэр уутнаас хүүгийнх нь үнэр ялгарах болоо да гэж хотолон дотроо бодчихсон. Тэгснэ бүсгүй өмгөр гэрт нь морилон ирсэн дээдс гүнжийг амаа анган ширтэх 10-аад насны хүү охин хоёртоо харж авах чангаанц шар тостой боо ватган өгч "Хүүхдүүд минь асуур ахих нь хишиг" гэснэ. "Хүү минь чангаанц жимсэнд их дуртайсан" гэд хомрын онго шүтэндээ амттнаас дээжлэн өргөв. Бүсгүй хүмүүн гутал зулгаараа майжсан агаад гэрийнх нь нисгий турах түмэн нөхөстэй аж. Тулганд асах аргал цогшоход хаяагаараа жавар даагаад ирэх нь мэдэгдэж байв. Хончин отгийн малчин цэгийн чулуу бүсгүй нөхөр мөнх алаг хар нохоожил чапат хаантай хийсэн тулаанд ам эрсдэхэд хевлэдээ өртөө хоцорсон аж. Тин эцгээ өргөцсөний зон нь отгон хүүн мэндэлсэн ахаасаа хойш ихтэй түшиг болж үлдэж байгаа нь. Тэдний үйлжээ хоёр айлтай. Нөгөө айл нь өрөөснүүдээ хар бүсээр таглаж боосон хад өвгнийх. Залуудаа мөнх хааны аян дайнд явж байхдаа нанхиадын мэрэгэн харваачд өрөөснүүдээ тас харуулan өрөөснүүд сохруулсан аж. Хотолооны гიშгтэн цэргүүдэд агуулan буцахад цэгийн чулуу бүсгүй хоёр хүүхдээ хөтлөн хойноос нь сүү өргөсөөр хоцров. Эзэн дээдстэй үнэн чалбтын чин шударгуу сэтгэл гэж тэр аж. Буцах замд цастай уулын замаар орон явж байхдаа дахиж ургасан хайлаас ч автайн тосоод зогсох шиг харагдаад толгой дээгүүр нь дон дуугарн нисэх сүрэг хэрэж амаргийнхан тухай хэрээнийхээ хэлээр хэл чимээ өгөөдж байх шиг санагдан сайхан дүрийн сэтгэлдээ зураглан явдал ам сахигч төмөр хүлгэн ангир шаргаа унаад алтайгаа даваад хариндаа арын сайхан нутгаа зориод амраг бүсгүйдээ очиндоо хэмээн сэтгэл сэрхийдэл дуулж гарав. Автайн дуртай дуу. Автай энэ дууг эсгэрхэд уул талыг уяраан хөндөй цээжийг уужруулах шиг л болтгсон. Дайн тулаанаас эргэн ирсээр 7 онцгчээ. Автай сураггүй болсоор 3 сар өнгөрч. Амраг ирээ санахад цээж багларан амьсгал тавчтана. Тарвахтай өндөр ориглууд цасан суунаг дундаас үзэгдэх төдий сүмийг хагаад ян сардагт эд жавар тачигнаж буй. Хотолооны шарх хөндөөрлөн өвдөж хүн чарахтай хөвцээр буй Сэмүүдэ Баатар болон ам алдсан салчин мэрэгэн тэргүүд баатруудаа дурсан санахад автайн тухай бодлоос оюун тарих нь хэсэгхэн чөлөөлөгдөх аж. Нодон амар борогтой дайтад харих замд ужиг хуучин шархан сэдрэн өвчнөдөө шаналан явахдаа эцэг нь "Охин минь, хаан хүний 35 эрдмийн тэргүнд ард олноо асран тэтэх хүн эрдэм бой гэдэг. Хүн дээр шархагдсан 100 цэрэг хэдхэнд хэрэгт багтахгүй байхад би хэрхэн чингэлэг тэрэгт ганцаар ямлах вүлээ" гэж сургаж байсныг хотолон эргэн санав. Тийм ээ, ард олноо асран тэтгсэн хаан эзний үс бүтэх болмой. Асуурын ижид цэгийн чулуу шиг ингүүн чин шударгуу ард олны зүтгэлээр л хаан төр оршдог билээ. За энэ удаагийнхаа уншлагыг ингээд төгсгөж байна. Улсын домог хотолон арманаа сонсож байгаад баярлалаа. Тэгээ сонсож байгаа та бүхэн манай сувагт subscribe дараад бас лайк тэмдгийг дарж сэтгэгдлээ үлдээгээрэй. Дараагийн хэсэг болтол баярлалаа.